Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд зочдоо. Эрхэмсэг ноёд, эхэмсэг адагтанараа. Монгол улсад орчин цагийн төрийн албаны сургалтын тогтолцоо үүсэж өгдсөний 100 жилийн ойн ёслол хүндэтгэлийн хүлээн авалтын өнөөдрийн энэ үйл ажиллагаанд морилон саатсан эрхэм зочид та бүхэнд 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Ингээ бүгдээрээ хамтдаа засгийн газрын хэрэглэх газрын дэргэдэх удирдлагын академийн захирал доктор дэд профессор Дудам сүрэнгийн сүрэн чимгийг түүнийхэн Балбарын Батуйгийн хамт хүндэтгэн өрж байна. Сабайруги Монгол улсад орчин цагийн төрийн албан хаагчдыг бэлтгэх сургалтын тогтолцоо үүсэж өгсөний 100 жилийн үйл ажиллагаа өргөн дэлгэр олон сайхан хүндтэй зочид хүрэлцэн ирсэн байгаа. За ингээд Батуйг ахыгаан ширээндээ тухтан суухыг урьж байна. За ингээд та бүхнийхээ энэ сайхан алгад ажилтнанд ор удирдлагын академийн захирал доктор дэд профессор сүрэн чимэг танд микрофоныг шилжүүлье. Бүгдээрэнд нь орой минь төргий. Төрийн албаны сургалтын тогтолцооны орчин цагийн хувилбарыг бий болгосноос хойш бид 100-ыг үдэж байна. 100 төвхтэй, мянганаар тоологдох төвхтэй Монгол улсын хувьд орчин цагийн төрийн албаны сургалтын тогтолцооны 100 үргэлжлэн шин 100 руу алхах гэж байгаа энэ орой та бүхэндээ баярын мэндийг хүргье. Бидний баяр дээр баяр нэмж мэндэлгээ хүргэхээр Монгол улсын ерөнхий сайд Лувсан Намсран оюун эрднийг тайснаа хүндэтгэн залъя. Эрхэм мөндөд зочдоо, эрхэмсэг ноёд адагтанараа. Монгол улсын ерөнхий сайд, Монгол улсын засгийн газрын тэргүүн Лувсан Намсран оюун эрдэнэ морилон саатаж байна. Угтаа авцгаана уу? За эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, эрхэм багш нар, энд хорон цугларсан эрхэм хатагтай ноёд, мөн алс газраас бас хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчд, эрхэм элчин сайдууд та бүхэндээ 200 солигдож байгаа энэхүү торгон агшны баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та Монгол улсад төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлэх тогтолцоо бүрдсэний 100 жилийг бид нар өнөөдөр дүгнэж хамтдаа тэмдэглэж байна. Энэхүү түүхэн ойд удирдлагын академийн эрдэмтэн хамт олонны урилгаар өнөөдөр хүрэлцэн ирсэн бүхэл хүмүүсийн хувьд бол энэ 100-ыг дүгнэх, за мөн одоо 100-ыг эхлүүлэх юм торгон одоо дүгнэлтийн юм баяр гэж ойлгож болно. Өнөөдрийн удирдлагын академи анх 1924 онд намын төр сургууль нэртэйгээр байгуулагдчихсан ийм түүхтэй. 1933 оноос улсын болон одоо намын төв сургууль, за 1941 оноос намын шинэ хүчний бэлтгэх сургууль, за 1954 оноос намын боловсон хүчний дээд сургууль, за 1990 оноос улс төрийн дээд сургууль, за 1992 оны үндсэн хуулиас хойш төр нийгэм судлалын академи, за 1994 оноос төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, за 1999 оноос хойш удирдлагын академи нэртэйгээр нэрлэгдэж манай улсын төр нийгмийн салбарын мэргэжсэн төрийн албан хаагчдыг тасралтгүй сургам бэлтгэж ирсэн одоо ууган сургалтын байгууллага буюу манай оюун санааны think tank буюу уураг тарих бол удирдлагын академи юм аа. Тийм учраас энэ 100 жилийн бүх одоо түүхэн үйл ажиллагаанд оролцсон бүх хүмүүст бас засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид шин 100-ыг хэрхэн төсөөлөх вэ гэдэг хамгийн чухал асуудал.
Тэгээ удирдлагын актив гэдэг бол урьдчилж харах актив гэж би хувьдаа боддог. Монгол улсын төрийн бодлого, хүний нөөц дараагийн цаг үеийг хэрхэн төсөөлөх вэ гэдэг бол удирдлагын активын одоо үндсэн чиг үүрэг гэж ойлгож болно. Аливаа асуудлыг урьдчилж харж чадаагүйгаас шалтгаалж олон асуудлууд бас дэлхий дээр болсон юм түүх байдаг. Бид алдарт одоо Nokia компани түүхийг мэднэ. Бид нар юу ч буруу хийгээгүй. Гэхдээ бид нар ухаалаг гар утас гарч ирэхийг урьдчилж харж чадсангүй гэдэг ийм одоо алдартай юм үг байдаг. Тийм учраас бид нар зах зээл дээрээс шахагдлаа гэж. Тийм ч учраас бид Монгол улсын улс орны хөгжил дэвшлийн түүхэн цаг үеийг бүхэлдэн дүгнэж ирээдүйн 100 жилийг одоо удирдлагын актив төрийн албан хаагчдынхаа хамт урьдчилж харах хэрэгтэй. Удирдлагын актив бол урьдчилж харах актив. Бид бүхэн түүхийг мэднэ. Уурын хөдөлгүүр үүсэж хүн төрөлхтөн механикцсан технологи нэвтэрсэн аж үйлдвэрийн 1-р хувьсгалаас хүн төрөлхтөн дотоод шатлалтын хөдөлгүүртэй болж автомашин нисэх онгоц эрчим хүч хэрэглээнд нэвтэрч масс үйлдвэрлэл хөгжсөн аж үйлдвэрийн 2-р хувьсгал хүртэл дунджаар 100-аас 120 жил орсон байна. 100-аас 120 жил. Тэгвэл хүн төрөлхтөн тооцоолон бодох машин буюу компьютер, тоон технологид үйлдвэрсэн аж үйлдвэрийн 3-р хувьсгалаас интернет сүлжээ ухаанлаг технологи шилжсэн 4-р хувьсгал хүртэл ердөөл 30 жилийг зарцуулсан. 30 жилийг зарцуулсан. Өнөөдөр хүн төрөлхтөн хиймэл оюун ухааны 90 үе рүү шилжиж байна. Аливаа асуудлыг бид нар их хөгөгдөл тулгуурлаж тооцоол хийдэг болсон байна. Хиймэл оюун ухаан өөрөө өөрийгөө хөгжүүлдэг болсон байна. Бид компьютер дээрээс хиймэл оюун ухааны талаар асуулт асуух болгондоо бид нар хиймэл оюун ухаанаас асуулт за мөн хиймэл оюун ухаанд суралцах боломжийг олгосоор байна. Хүн төрөлхтөн шатар тоглоод технологиг хождог байсан үе байсан бол хиймэл оюун ухааныг одоо хүн төрөлхтөн дийлхэ байсан байна. Удахгүй хиймэл оюун ухаан хүний сэтгэл хөдлөлийг суралцах ийм түвшний одоо судалгааны том ажлууд руу орж байна. Ангаах ухаан, механикцсан одоо том үйлдвэрлэл бүх зүйлд хиймэл оюун ухаан томоохон хэмжээний суурь болж байна. Дэлхийн том гүрнүүд Марс руу, ангараг руу аялах, гариг ирэхээс нүүлгэн шилжүүлэх тухайн асуудал бид нар хүүхэд байхдаа энийг мөрөөдөл гэж кинон дээрээс үздэг байсан бол одоо энэ бол бодит байдал болж эхэлж байна. Удахгүй аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох гэж. Тийм ч учраас бид энэ хурдтай дэвшлийн цаг үед хэрхэн урьдчилж харах вэ гэдэг бол удирдлагын активын эх 100 жилийн хамгийн одоо том эхний сорилт бөгөөд хамгийн одоо тийм чухал даалгавар гэж ойлгож болно. Цаашдаа ямар хурдан хугацаанд аж үйлдвэрийн 5-р хувьсгал, магадгүй аж үйлдвэрийн 6-р хувьсгал өрнөхийг хүн төрөлхтнийг хэрхэн танигдахын аргагүй өөрчлөлгийг бид өнөөдөр тааварлахад дэндүү ирж байгаа. Бид зам барьж идэл магадгүй машин нисдэг болчих магадгүй болчиход байна. Тийм учраас Монгол улсын хувьд бид хөгжлийг хөөж биш илүү ухтаж төрүүлэх, урьдчилж харах чадвар туйлын чухал болж байна. Энэ жагуулгаараа Монгол улсын засгийн газраас алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг дэвшүүлж, шин сэргэлтийн бодлогыг үр дүнтэй хурдтай хэрэгжүүлэхэд чиглэж 6 тулгамдсан асуудлыг оншилж хамтдаа шийдвэрлэж эхэлж байгаа. За энэ ч хүрээнд Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа шин сэргэлтийн бодлогын хүрээнд бид нар 2023 оны байдлаар 40 орчим их нийт төгрөгийн эдийн засгийн багтаамжтай байсан бол бид 2028 он гэхэд 132.3 их нийт төгрөгөд хүрч нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 долларыг давхаар байна. Гэхдээ энэ бол мэдээж бомб сэргэж байгаа. За өнөөдөр бас манай бүгд найрамдагтаар бас элчин сайд сууж байна. Хөрш оронтойгоо худалдаа сайн байгаа. За мөн бид нар аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа. За мөн одоо бидний хувьд эдийн засгаа төрөлжүүлж байгаа гэдэг энэ олон зүйлүүд энэхүү эдийн засаг хурдтай хөгжиж буюу жил бүхэн GDP per capita 1000 ам доллараар сүүлийн 3 жил тасралтгүй өсөх цар тахлыг амжилттай даван туулах юм суурь болсон.
Тэгвэл бид нар цаашдаа өнөөдөр удирдлагын академийн одоо эрхэм хамт олон та бүхэнтэй хамт зайлшгүй Монгол улс 3 шилжилтийг хийх шаардлагатай болж байна. Цаашдаа дотоодын нийт бүтээгдэхүүнийг бид нар үүнээс илүү өсгөхийг бол нэг үгээр хэлбэл Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн эзлэх хүн 132 их найдад тулаад зогсно гэсэн. Үүнээс цааш бид яах вэ? Үүнээс цааш бид хиймэл оюун ухаан эрчимтэй технологийн хурдцтай шилжилтийг бүх салбартаа хийх зайлшгүй шаардлагатай болж байна. Бид уул уурхайн салбарт хиймэл оюун ухааны шилжилтийг хийх, бид төлөвлөлтийн салбартаа хиймэл оюун ухааны шилжилтийг хийх, мөн бид нар зам тээврийн салбарт хийх, хот төлөвлөлтийн салбартаа хийх зайлшгүй шаардлагатай болж байна. Тийм ч учраас эрхэм сургууль хүмүүжүүлэгчид та бүхний хувьд ч гэсэн хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи их хөгжилд тулгуурсан энэхүү том шилжилтэнд бүх салбараа бэлэн байлгахын тулд хичээнгүйлэн хамтдаа ажиллах, урьдчилж харах зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Хоёрдугаар бид ногоон шилжилтийг хамтдаа хийхгүй бол болохгүй болсон байна. Эрчим хүч бид уламжлалт байдлаараа өнөөдөр явж байна. Мэдээж хямдхан. Гэхдээ ирээдүйд бид нар хэрхэн сэргээгт эрчим хүч рүү орох вэ гэдэг асуудалтай хүссэн ч нүүр тулгарч байна. Бид өнөөдрийн гол экспорт нүүрсэн дээр тогтож байна. Нүүрснээс цааш бид нүүрсийг хэрхэн ус төрөгч болгож баяжуулах уу гэдэг агуулгыг одоо л бодохгүй бол оройтох болж байна. Тийм ч учраас үүнд тулгуурласан томоохон судалгааны ажил болон үүнд тулгуурласан томоохон бэлтгэлээ удирдлагын академи шин зууныхаа гараан дээр хангах шаардлагатай бид нүүр тулж байна гэсэн. Гуравдугаарт хамгийн чухал нь бид хүний нөөцийн шилжилтийг хийх цаг болсон байна. Өнөөдөр боловсролын салбарын бэлдэж байгаа боловсон хүчин ирээдүйн зах зээлтэй уялдаж гэнэ үгүй юу гэдгийг бид нар хиймэл оюун ухаан тулгуурлан эргэж харах шаардлагатай болсон байна. Бид ирээдүйд ямар дэд бүтцийн тэргүүлэх салбаруудыг гаргах уу? Тэр ирээдүйд тэр салбарт ажиллах цэцэрлэгийн хүүхдүүд өнөөдөр хаана байна гэдгийг хүртэл бид нар урьдчилж харах зайлшгүй шаардлагатай болсон байна. Ингэж ийж Монгол улс хүний нөөцийн хувьд идэвхтэй байна. Ингэж байж Монгол улс дэлхийд байгаа шилдэг болсон хүчнүүдэд эргүүлэн татна. Ингэж байж Монгол улс дэлхийд дээр байгаа хүний нөөцтэй өрсөлдөнө. Ингэж байж Монгол улс дэлхийд дээр байгаа хамгийн шилдэг хүний нөөцийг татаж ажилуулна. Тийм ч учраас энэ зүйл дээр ялангуяа энэ 3 шилжилтийн төгсгөлийн шилжилт буюу хүний нөөцийн бодлогын шилжилтийг бид нар зөвхөн төрийн албан хаагч биш, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, орон нутаг гэдэг бүх салбарт HR буюу хүний нөөцийн томоохон шилжилтийг хийснээр бид хязгаарлагдаж байгаа эдийн засгаа цаашд 200, 300 их найд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 20-30 мянган $аас дээш гаргах боломжийг бид нэр бүрдүүлэх юм аа. Тийм ч учраас та бүхний бэлтгэн хөгжүүлж байгаа төрийн албаны хүний нөөц гэдэг бол Монгол улсын ирээдүйн эдийн засгийн хөгжил, өндөр бүтээмжтэй манлайлал санаачлаг, эрхэмлэх, үнэт зүйл, хүний эрхийн мэдрэмж, багаар ажиллах чадвар, тасралтгүй сурч хөгжих эрмэлзэл, шудраг хариуцлагатай авилгалаас ингээд төрийн албан хаагчийг бэлтгэх бодлого юм. Тийм ч учраас та бүхний хийж байгаа энэ ажил бол Монгол улсын хөгжлийг илүү түргэтгэх, Монгол улсын хөгжлийг илүү шинчлэх ажил гэж ойлгож байна. Өнөөдөр сайн дурын үндсэн дээр GCI байгууллагын удирдлагын академийн түүхт 100 жилийн ойн хүрээнд хамтарч ажиллаж байгаад би маш их баяртай байна. GCI-г би мэднэ. GCI дэлхийд дээр нэгч бүтэн цагийн ажилтан байхгүй ийм байгууллага. Гэхдээ дэлхийд дээр хамгийн хүчтэй залуучуудын сүлжээ. Тийм ч учраас бид нар аливаа асуудлыг хийхдээ бид заавал хэн нэгнийг алдах биш. Хүмүүс төр, орон нутгт төр, төрийн албан хаагч төр хүн бүхний уураг тарих, хүн бүхний итгэл үнэмшил, хүсэл мөрөөдлийг нийлүүлэх нийлбэр цэг дээр авчрах нь орчин цаг үеийн удирдлагын үндсэн чиг үүрэг юм шүү гэдгийг та бүхэндээ бас онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Ингээд төрийн албаны түшээд хүний нөөцийг бэлдэх, хөгжүүлэх их үйлсэд мэдлэг чадвар, бие сэтгэлээ зориулж ирсэн сургуулийн үеийн эрдэмтэн багш нартаа, нийт албан хаагчдаа, үеийн төгсөгчдөө, менежментийн орчин цаг үеийн арга ухаанд суралцж байгаа оюутан сонсогчдоо Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс болон хувьяасаа дахин чин сэтгэлийн халуун мэндчилгээг
дэвшүүлж байна. 2025 оны хувьд одоо удирдлагын актив маань олон улсын магадлалд орох ёстой. Олон улсын магадлалд орно гэдэг бол бид нэр удирдлагын активын сургалтын хөтөлбөр дэлхийд хөрвөх чадвартай болно гэсэн үг. Нөгөө талаараа удирдлагын актив маань олон улсад хаана явж байгаа вэ гэдгээ ойлгож өөрийгөө харьцуулна гэсэн үг юм. Тийм ч учраас шинэ зууны анхны эхлэлцэг бол олон улсын түвшинд бид нэр хөтөлбөрөөр солилцох боломжтой. Олон улсын магадлалд орсон удирдлагын актив юм. 2025 онд та бүхэнд амжилт хүсье. Шинэ зуунд нь бас амжилт хүсье. Та бүхний одоо ур ухаан, та бүхний ирээдүйд хийх хичээл зүтгэлээр Монгол улсын төр төсний гал боломж, Монгол улсын хөгжил Мандан Бадрахын өлзөөтэй сайхан өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлье. Амжилт хүсье та бүхэндээ. Маш баярлалаа. Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын тэргүүн оюун эрдэнэ таныг суудалтаа тухлан суухыг хүсэж байна. Өргөмөнд зочдоо орхим сагнаа татагтаа нараа. За ингээд одоо өнөөдөр бол орчин цагийн төрийн албаны одоо тогтолцоо бий болж албан ёсоор академик одоо сургалтын тогтолцоо үүсэж өгдсөний 100 жилийн болж байна. За энэ цаг хугацаанд улбаалан энэ байгууллагыг одоо удирдан зохион байгуулсан эрдэмтэн профессорууд хүндэт одоо зочид морилон саацсан байгаа. Тийм учраас одоо үе үеийн удирдлагуудад хүндэтгэл илэрхийлэх нь зүйтэй юм аа. За ингээд та бүхнийхөө өмнө би засгийн газрын хэрэглэх газрын дэргэдэх удирдлагын академийн захирал сүрэн чимээг захирлыг дахиад хүндэтгэн урьж байна. Орчин цагийн төрийн албаны сургалтын байгууллагыг 100-ыг бүтээлсэн эрхэм хүмүүс өнөөдөр энэ танхимд сууж байна. Та бүхэндээ юуны өмнө энэ 100 жилийг бүтээлцэхэд өөр өөрийн хувь нэмрийг оруулан ажилласан үе үеийн багш нар, эрдэмтэд, профессорууд, ажилтнууд та бүхэндээ мэхийн ёслоё. Энэ 100 жилийг тэмдэглэх ажлыг бид 3 жилийн тэртегээс эхэлсэн. 2021 онд төрийн албаны сургалтын байгууллагын хувьд засгийн газраас өгдөг даалгаврын дагуу Монгол төрийн уламжлал үнэт зүйл юу байсан бэ гэдгийг судалж эхэлсэн. Тэр ажлаас эхлэн бидний түүх юу юм, бид хэрхэн ажиллах юм бэ гэдэг руугаа ажиллаж эхэлсэн. Энэ цаг хугацаанд бид уламжлалаа, төрийн түүхээ, бүтээхийн зэрэгцээ 13 улсын 39 эрдэмтэд Монгол төрийн түүхийг өгүүлсэн баримтат шинжлэх ухааны киног бүтээж байгаа билээ. Энэ кино маань энэ жилийн төгсгөл буюу нэгэн жилийн турш мэдлэг бүтээж, мэдлэг түгээх жил болгон тэмдэглэж байгаа 100 жилийн маань хаалт болно гэдгийг бас энд хэлэх байна. Ингээд өнөөдөр энд морилон саацсан бидний үе үеийн ахмадууд 100 жилийн түүхийг бүтээгчид та бүхэндээ мэхийн ёслоё. Хамтран ажиллаж ирсэн олон улсын байгууллагууд, олон улсын төлөөлөгчид, улс улсаас ирсэн төрийн албаны сургалтын байгууллагын удирдлагуудаа баярын мэндийг хүргье. Элчин сайдын яамдууд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудын төлөөллүүдэд талархал илэрхийлье. 100-ыг бүтээхэд энэ 100-ны төгсгөл буюу шинэ 100-ны эхлэлийг хамтдаа нээж байгаа удирдлагын академийн жинхэнэ эзэд өнөөдрийн бааtruуд та бүхнийг өнөөдөр удирдлагын академид ажиллаж байгаа 109 багш, ажилтан, профессорууд, эрдэмтэд, судлаачид та бүхнийг суудлаасаа болсон баярын мэндийг хүргэхийг урьж байна. За энэ басж байгаа эрхмүүд удирдлагын академийн энэ цаг үеийн жинхэнэ эзэд өмнөх үеийн хүргэсэн түвшинд түүнээс илүү өндөр болохын төлөө ажиллаж байгаа багийнхан та бүхэндээ бүгдээрэнд нь баярлалаа. Маш их хайртай шүү. Бидний ардталд Монгол улсын төрийн албан хаагчид хэн байх вэ гэдэг өндөр хариуцлага хамт явж байдгийг 100 жилийн энэ басхан дээрээ та бүхэндээ бас хэлэхэд таатай байна. 100 жилийн баярын мэндийг хүргэе.
сайхан баярлалаарай.